хатан модтой амар хүлээж авч байгаа юм биш үү? Ингээ олон амт нар нэ. За. Ас хотын газраас амар сайн явж юу. Сайн явж ирээ. Сайн сууцгааж байв уу? Сайн сууцгааж байна уу? Цанцэн дээр минь ягаан бэхэлээ ахяат тусахгүй саролэгми ертөнцөд ижилдсэн сайн нөхөдөө ердөөч тэгээ таанад хөрөлдсөн ирсэн таанадтай баярлалаа. Та нөхдөд маань сансан юм санаа үлдэж явахсаа. Энэ одотик багамбаахад хэдүүлээд гаргаж хүчтэй татсан бодмаагийн ирсэн хүчний үүдийн даргасан бямсанд ихний хонгой барьж байна. Гурван сумын хүүхдүүд ижилдэн дасаж одоо суралц төгсөж ирсэн юм аа. Тэгээд өнөөдөр одоо тэр цагаас хойш 47 жил болчих. Тэгээд одоо бидний 8 дугаар анги төгсөж ирснээс 7-8 хүн одоо бурхныхаа оронд одцсон байна. За тэгээд яг уу цагаан өрийн сургууль бол эрдмийн замд хөтлөх тийм сайхан сургууль байсан. Манай сургуулийн багш нар бол их чадaltaй. Шинийг санаачилдаг, хүүхдүүдээ одоо шинэ юмд сургадаг. Манай сургуулиас одоо аймгийн тэмцээнд, Пуужингийн одоо дугуйланд сурчээс хүүхдүүд тэмцээнд ордог байсан, санын тэмцээнд ордог байсан. Одоо бидний дунд байгаа энэ олон улсын цаны спортын мастер Чулуун цэцэг бол тэндээс одоо спортын гараагаа эхэлсэн тийм хүн байна. За яг одоо тэгээд ангийнхан дундаас ганцаараа одоо би эрдэмтэн болсон юм шиг байгаа юм. Би ер нь одоо цагаан өрийн сургуульд байхдаа ном их уншдаг, юм их сонирхдаг байсны одоо хүчээр мөрөнгийн 10 жил төгсөөд тэг 3 жил цэрэгт яваад энэ гурлийн үйлдвэрт бас 3 жил ажилласан боловч дараа нь одоо 76 онд сургуульд орно гэж зүтгэсээр байгаад өөрөө хичээсээр байгаад Монгол Улсын их сургуульд монгол хэлний ангид орж суралцсан. Тэгээ монгол хэлний ангийг 81 он төгсөөд шууд Монгол Улсын их сургуультай багш болж үлдээд тэгээд тэр цагаас хойш одоо Монгол Улсын их сургуульд багшилж байна. Бидний уулзалтын одоо 2 дахь өдөр үргэлжилж байна. Ингээд одоо цагаагаар их сайхан байна. Өглөөгөр хураараа жаахан орлоо. Шороо тоосгүй байгаль дэлхийн маань бидний сайхан бас харж үзэж байна. Тэгээ бид өнөөдөр одоо энэ Жанхан даваад явах замдаа энэ могой мод үзээд явж байна. Бидний одоо их сэтгэл их сайхан өндөр байна. Бид одоо гоё юм үзэж байна. Энийг зохион байгуулж байгаа одоо нөхдүүдтэй баярлж байна. Үсгэл аймгийн цагаан уул сумын 8 жилийн сургуульд сурж байгаа зүйлд нь 10 жилийн яваар ингэсэ. Ингээд одоо орон нутгийнхаа сайхан байгаль найз нөхдөдтэйгээ яваадаа сэтгэл өндөр ямарлаг сайхан цоглог явнаа. Тэшүүрийн спортын мастерыг 1977 онд
онд тишэр спортын мастер цолтой. Олон улс хот аврагт одоо удаа дараалал орж одоо 30-аад медальтай алт мөнгөрл 30-аад медаль авсан. Ингээд сүүлдээ Захмаа аймгийн Тосон Цэнгэл хотод очиж гэрүүл маань одоо Монгол улсын начин Батбаяр гэдэг хүн би. Тэр нутагт би бас 30 жил амьдраад ингээд орон нутагтаа одоо 100 ирж амраад ингээд явдаг. 1968 онд Хөвсгөл аймгийн Цагаан урсмын 8 дугаар анги төгссөн ангийн хамт олонтойгоо найз нөхөр гин дармагийнхаа амралтан дээр сэлэнг амралтан дээр ирээд бид нэр сайхан амарч байна. Найзынхаа ажил хөдөлмөр чанарыг ангийн хамт олон бид бахархаж байна. Найзынхаа ажил үйлсэлд улам их амжилт хүсье. Ангийнхаа хамт олонд болоод нийт хөвсгөлчүүдтэй урт удаан насалж эрүүлэнх урт удаан сайхан нутагтаа амьдрахыг хүсье. За өнөөдөр Хөвсгөл аймгийн Цагаан урсмын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд 47 жил болж байгаа манай ангийн нөхдүүд энд хурж иржээ. За манай ангийн энэ одоо жахвалаг сайхан огтуд одоо энэ мундаг ноён нуруулаг одоо өвөөнөр аавууд маань энд бүгдээрээ цуглуулчихсан байна. Тэгтээ бид нар бүгдээрээ одоо тэр 8 дугаар ангитай тоглож наадаж явсан тэр үеийн жижиг хүүхдүүчгээ одоо ийм байгаад бас их баяртай байна. Өнөөдөр сэтгэл өндөр байна. 40 гаруй жилийн дараа ингээд дуулж хагаад ингээд дадагаан хөөн дээр яаж байгаа дээр ирнэ. Дахин давталцгүй их гоё. Сайхан ийм үйл явдал болж байна. Патн фестивалнаас тэгээд одоо янз бүрийн үйл явдлууд их сайхан болж байна. Цаатан фестивалд оролцоод тэрийг үд сонирхоод ингээд дадаа ирэг дээр зураг авах байна. Ингээд аялал жуулчид явхад бол өндөр сэтгэл төрч маш сайхан байна. 47-нд 7 жилийн дараа уулзж байгаа ангийн хамт олонтойгоо уулзнаа гэдэг чинь ёстой уур тохиолдол байдаг байна. Ийм сайхан болж байна. Я хон зурга. За Болгон аймагт би эрчим хүчний үйлдвэрт монитороос нэглээд мастер инженер, ахлах инженер, ерөнхий инженер даргын нуртал хийж байлаа. За өнөөдөр ангийнхаа амтуудтай 45 жилийн дараа зарим улсуудад 47 жилийн дараа уулзч байгаад одоо сэтгэл маш их өндөр байна. За энэ сайхан нуурынхаа хөөн дээр ирсэн. Яасан ч сайхан хангавдээ. Хараарай энэ байгалаа. Энэ хойш нь харуул дээ. Гарцын үүдийг хааж эрдэнэсээ нууцсан газрын эзэн лус авдагтай хангай минь гадныхан гайхаж магтах үдсгэлэн ганцхан бидэнд саяасан нутаг минь ээ гэж хэлмээр байна. Дадаан уснаас суусан дамдан зарин төрөөгүй байхад дархад богийн кенгэрийг дэлсэн долгор уудганы хүүхэд байхад додон хошуу даншиг наадамд толгой тавин барилдсан шагдад дампад насан эзлэвч ардын наадмын дэвдээ тэрсэн авраг дамдан хөсгөлийнхөө өөхий цагаан загсны совдон хайрцаг манилзан өрнийн цэнхэр нуурын мандал дээрээс дуудах хоолой дуцсанч хөсгөл найрагдын кисээс хэсэн өмчөё. Нуруу мэдэн төрсэн халахын өндөр гонгор нутгаан олж байрсан дайн дэрхэн агуй. Даргатын уян яруугаран гайхууд нь дээцэнхэр дэдэрэн гайхууд нь дэдгэр мөрөн усааран гайх нь дэндүү хүчтгүүд нь бярааран гайхууд нь халахын өндөр гонгорын зодгоо тайсан дэвчээ хаач явсан босоо шагдны цажигн нөгөө тэнхэ. Улсын авраг дамдангийн хөдөр хөрөн боцсон урам мэхэд Бээжингийн 76 сая хурц асан бадам сэрэлтийн эмнэг цагаан ташаа худгар хэмээх дамдан доржин хаалтан нөгөө нөмсөө аяа маний хөвсгөл торгон удаан зодог шуудаг билээ
Хаяа миний хөвсөм товшин Монгол гутал билээ гэж дуусчих да. 제가 오늘 새끼겠다 통 버리고 와나. 아, 제가 다 오라. 자, 이거 못해요. 야, 좋다. За би Барнууд авахт Сэрэнингийн Эрдэнэ сан гэж хүн байна. За би Хөвсгөл аймгийн Эрдэнэ улган сумын Эксуслан гэдэг газар төрсөн. За Улаанбаатар хотын суугуул иргэн. За манай ангийнхан цагаан өөрийн сургуулийг 1968 онд төгссөн хамт олон энд 47 жилийн дараа ирж уулзаад бид бүхэн одоо хүүхэд насныхаа гэгээн дурсамжийг хуучлаад одоо 3 өдөр дуусахгүй ингээд явж байна. За ингээд манай ангийн багш Орослов Галдан Баасанжив гэж багш байлаа. За манай ангийн хамт олон дотроос бол одоо хэл шинжилгээ ухааны доктор Чулуунбаатар явж байгаа. За Бурятын Гавьяат эдийн засагч Гиндэн Дармаа. За спортын мастер Бадамдарч Чулуун Цэцэг. За цанын спортын мастер Ловсын Шарав. За энэ явж байна. За ингээд нийтдээ манай ангийн хамт олон дотроос одоо бол 7 мастертай, 1 доктортай, 1 гавьяаттай. За ингээд аймаг улсын чанартай тэмцээнд оролцож явсан спортын зэрэгтэй тамирчид бол одоо манай энэ олон байна. Манай цанын спортын мастер Чулуун Цэцэг. За дараагийн хүн Сэргэжийн спортын мастер Бадамдарч, Хорондоо Бадамдарч. За манай Тэшүүрийн спортын мастер Жаргал. За цанын спортын мастер Ловсын Шарав. Хөнгө ачидгийн 1-р зэрэгтэй тамирчин Тэрэн найдмад. Шатрын зэрэгтэй тамирчин Баасандалаа мөн одоо математикийн олимпиадад аймагтаа төрүүлж ирсэн юм хүн байна. За энэ Наран Туяа мөн Тэшүүрийн спортын 1-р зэрэгтэй тамирчин байна. Энэ хамт олныг одоо уулзуулж учруулж байгаа. Өөрийнхөө одоо бааз дээр ингэж амрааж уулзуулж учруулж бидний хүүхэд насны гэгээн дурсамжийг одоо 3 өдөр хөөрнүүлж байгаа ийм хүн Бурят улсын Гавьяат эдийн засагч Гиндэн Дармаа гэж хүн байна. Бидний урилгыг амжилттай хүлээж авсан ангийн андууд за энд Хөвсгөл нуурынхаа хөвөн дээр ангийн анд Гиндармагийнхаа амралтын газар ингээд 2 хоног баг залуунасаа дурсан хүүрнэлдэж байгаад хүрэлцэн ирсэн та бүгдэд маш их баяр талархснаа комиссийн зүгээс болон хувьяасаа баяр талархснаа илэрхийлж байна. Усны өндөрлөнөхөө гадунгой хи сургалтайда
зүсгэл үгүй хангааны хөө зөвхөн нуурын давалгаатайда Ардс харгийн нурууны хөө хонор нутгийн чимгээ хөө цэцэгэн шуйт хангааны хөө зинхэр хотоди нутгаа хатантес мөрөнтэй Нэгэр мөрний урсгалан нэхөө дэлхий зинхри дуулалтайда Олгон шидэлтэй Олгон дансан бочшултэй Ангийнхаа найз нөхөдтэй хамт нуурын шиг заваар зугаалж яваад туйлын баяртай байна. Найз нөхөдөө эрүүдийн хаджилгал сайн сайхан бүхний хөсөй өрөөё. Монголын шивцаар хөвсгөл нуурын дээр зугаалж яваа бид их азтай хүмүүс юм аа. 1968 онд Хөвсгөл аймгийн Цагаан урсумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн ангийнхаа найзуудад эрүүдийн хаджилгал сайн сайхан бүхний хөсөе. Аймгийн Тэнгэр сувд болсон Хөвсгөл дадаа дээр явж байгаа их баяртай байна. Хөслийн хатан дээр бид ирлээ. Уг ангийн анд нөхөдтэй намд
нуурын шиг заваар аялж байгаадаа баяртай байна. Ангад маань газарч бид бас энэ хүслийн хатан дээр хүрч ирлээ. Хүслийн хатан ирлээ. Табай дээгүүр явах их гоё юм байна. Гоё аялж явнаа. Ингээд бид одоо хэд юуны хүслийн хатан дээр ирж одоо хүслээ хэлэхээр ингээд одоо очир хүлээж байна даа. Юуны зогсоолын очир. Ингээд энэ хүслийн хатж ирсэн жанхан амралтын туш харалтай байдаг юм байна. За гин дарн манай найзынхаа амралтан дээр ирж амраад бид бүхэн бүгдээрээ маш их өндөр сэтгэлдээ сайхан амарч байна. За бид хэд ингээд одоо энэ хүслийн хатанд ирж байна. Ингээд ангийнхаа хамт олонны өмнөөс та бүхний минь юу сансан 9 хүсэлтэнд үргэлж биелж байх болтойгоо гэж өрөөгөөд бид тав энэ хатанд одоо ирж хүслээт нь бүгдийн төлөөлөө шивнэлээ шүү андуудаа, найзуудаа. Маш их баярлалаа, сайхан байлаа. Надонгойхи сургаалтайдаа зүсгэлүги ханганы эхөө зүгүүн нуурын давалгаатайдаа Сэрхий нурун хөө Анэрнутгийн чимгээ хөө Хүслийн хог дээр гарч ирчээд дадааг арлын дунд байгаа дэр модон хүүд харагдаж байна. Ийшээгээ дадаа чөлөөтэй харагдаж байна. Дадааг гормтлороо жуусны баадууд хүүд харагдаж байна. Дадаа тэгээ тогтуун бөгөөд дунд зэрэг шилжтэй байна. Манай эдийн нөхцөл дадаа дээр гарч шилжих маш хэмжээ байна. Би шиг бас байна. За өөрөө ихгүй энэ сайхан хөвсгөл далай дээр явж хахад хөх далайн цэнхэр мандад хөлгийн далбаа ганцаар цайч гэсэн шүлгиймэр орж ирж байна. За яг би бол цааны спортын мастер цолтой. За миний спортын гараа бол Хөвсгөл аймгийн Цагаан Үр сумын 8 жилийн дунд сургуулийн биеийн тамирын багш Алтан гэрэл багштай маань маш их холбоотой багш. Тийм учраас одоо миний анхны спортод гарах анхны гараа тавьж өгсөн багштай их баярлж явдгаа түүнийгээ хэлье. За тэгээд Мөрөн хотын 10 жилийн дунд сургуулийг 1970 онд төгсөөд 71-ээс 76 он хүртэл биеийн тамирын спортын алдар нийгэмлэгийн тамирчин байсан. За ингээд Монгол улсын 8 удаагийн одоо авраг болж исэн удаатай. За дараа нь бол улсын багшийн дэд сургуулийг төгсөөд биеийн тамирын спортын хорооны улсын хорооны биеийн тамирын спортын эрдэм шинжилгээний төвд одоо эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. За ингээд анагаах ухааны дараа нь бол 1984 оноос хойш анагаах ухааны дээд сургуулийн биеийн тамирын тэнхимд би одоо 18 жил багшилсан хөө. За ингээд сүүлийн амьдралын маань сүүлийн 13 жил бол Швейцарын холбооны улсад өнгөрсөн. За ингээд ангийнхаа хамт олонтой маш олон жилийн дараа 45 жилийн дараа энэс 2 жилийн өмнө төрөлх сургууль дээрээ одоо ангийнхаа хамт олныг цуглуулж одоо уулзцаасан. Ингэхэд бол одоо маш сайхан сэтгэлд төрлөө. Тэр л одоо 40 хэдэн жилийн өмнөх бага насндаа очисон юм шиг сайхан байлаа. Тэгэхээр өнөөдөр Хөвсгөл аймгийн Цагаан Үүрийн дунд сургуулийн 8 дугаар ангийг
47 жилийн өмнө төгссөн ийм хүүхдүүд цуглаж байгаа юм байна. Тэгээ энд бол Хөвсгөл далайн хөвөөнд цахир толгоон өвөрт цагаан гэрүүдийн дунд салгисан их хайр найр хоёрт одоо өнөөдөр одоо ингэж өмбөж байна гэж би ингэж бодож байна. Тэгээд энд бол хэдийгээр одоо яг өнөөдөр ингээд харахад жаахан нас царай хоёр нь бол нилээд одоо түрүү үе ингэж хэлж мэдхээр боловч сэтгэл зүрх нь бол тэр одоо 47 жилийн өмнөх тий 15 6 настай юм уу 68 оны хүүхдүүд өнөөдөр уулзж байгаа. Яг л тэр цагийнхаараа одоо өөр өөрсөндөө ингэж харагдаж байгаа гэж бодож байна. Тэгээд одоо энд бол танаа ингээс олон сайхан алдартай хүн төрсөн, олон сайхан хөдөлмөрч ийм хүмүүс төрсөн, Монгол улсыг өөдөн татаж өнгө оруулж явсан ийм нэг үеийнхэн цугласан гэж ингэж бодож байгаа. Би бол урд үеэ тэгжил ойлгодог. Миний дараа үеийнхэн лав тийм л байсан. Тэгээд тэрэн дунд бол өнөөдөр миний мэдхээр танаа ингээс төрсөн одоо Эрдэмтэн гэвэл одоо энэ Лувсанжуугийн Чулуунбаатар байна. Монгол судлалын маш их нэртэй энэ дэлхийн Монгол судлалд одоо бас нэр нь орцсон ийм Эрдэмтэн хүн. Гендарм маань бол одоо хүссэн ч хүсээгүйч 4 далаа өнөө юу вэ? Өнөө тэр бүх одоо төв их усан хаана хүн оршин сууж байгаа газар тэр энэ гендармын одоо хийдэг цай бол хөрчихсөн. Одоо тэр Америкийн Вашингтоны монголчууд бол хөвсгөл цай тэр хөвсгөлийн тэр тайгын цай гэдээ одоо ингээд бүр юу атсан. Тэгээд энэ бол бүр дэлхийд төрсэн ийм брэнд бүтээгдэхүүн гаргасан. Бас ийм брэнд эрдэмтэн төрүүлсэн. Тэгээд ийм ажилсаг ийм сайхан хамт олон болвол 47 жилийн дараа бас нэг ингэж цуглаж уулзж яхаас яах вэ? Төрсөн гэрээсээ эрдэмийн хар хуйг зархтоо танилцсан андууд нэ заяаны нөхдөө төгсөд явах тэрхэн мочдоо түмэн дүү нартаа засая аргол эрдэмий шинэг хүртээсээ одондоо алдартай багшта баярлалаа өмнө үрсээс татвал самгатаа Олбор шавнарчин иргэдэрээ ухааныг цагаа саруул заандэмий үтсэн сургуулиудаа зорьсон эрдэмээ шамдан суралцаа зодолог шавнарчин
тэгээд ирлээ